Бүгдээрээ сайн бацгаана уу? Миний заадаг сагсан мөнгийн 6 дугаар хичээл орох гэж байна. Өнөөдрийн хичээл бөмбөг хамгаалагчаас нуух. За өмнөх хичээлүүдээр үзсэн бөмбөг барилт, бөмбөгтэй зогсол, бөмбөггүй зогсол, бөмбөгөө хүлээн авах, таны хөлөөр зогсох, хоёр хөлөөр зогсох гэсэн хичээлүүдэд баттгаад. За тэгээд хамгаалагчаас бөмбөгөө нуух техникийг үзүүлье. За бөмбөгөө хүлээж авах нь бөмбөг бол үндсэн барилт байна. За хамгаалагч бөмбөг рүү мэдээж гараараа оролцдог. За энэний ард дээр яах вэ гэхээр бөмбөгөө нуух нь байна. За бөмбөгөө нууж баруун ташаа руугаа авчирна гэсэн үг. За мөн бас зүүн ташаа руугаа татаж авчирч болох нэ. За энийг бол хурдыг бол хамгаалагчийн дайралтаас бас шалтгаална. Ер нь бол хамгийн хурдан байхтай зүгээр бөмбөгөө хангалаа баруун татна гэсэн үг. За дараагийнх нь болохоор зүүн татна. Бөмбөгөө хангалаа зүүн татна. За энэ маань юунд хэрэгтэй вэ гэхээр нэгт бол бөмбөгийг хамгаалагчаас аюулгүй байлгаж байгаа. Хоёрдугаарт нь болохоор өөрийн довтлон тоглогчдаа харах нэг момент гэсэн үг. Гуравдах нь болохоор хамгаалагчийг одоо ямар байралд байгааг нь анзаарах бас 1-2 секунд өгөө гэсэн үг. За үүнийг болохоор минь тамирын багш дасгалжуулагч нар хүүхдэд бол шүглийн дуугаар давтуулж болох нь байна. Баруун зүүн гэсэн тохиогоор. За та бүхэнд баярлалаа.